За юу гэсэн юм нэзэд. Үгүй сайн уу? Сайхан. За юу болов? Бадарсан. Манай гана цэргийн зарлаа ирсэн. Одоо өнөө маргашгүй чирж авч явах гээд байна. Яах вэ одоо? Тэр цэргийн зарлыг хийгээд. Үгүй яадгийн гэсэн чи юу гэсэн үг юм бэ? Одоо зэрэгт одоо очиод юу хийх юм? Дээр нь тэн чи хангамж юм уу? Очиод нэг жилийн дотор үлдээ. Сумори бодож яах юм бэ? Одоо яана? Тийм биш ээ. Цэргийн хоол ч юм штэ. За нэгдүгürt хангамж сайн заяа цэргүүд чинь. Тэгээд энэ хоол чинь дандаа юм гоё шин тэжээлтэй сайн хоол хүнс өгдөг байхгүй юу? Тэнд ерөөсөө өвлсөн гэсэн тийм ойлголт байхгүй. Буруу удаад байна даа ирч. Гэхдээ тийм байдаг юм байж. Тэгээ байж л очиод нэг юм чи очиод ганц ханаа төрчээд тэр нэг хүндрээд тэгээ чад ичүүл яах юм бэ? Ч то имлэг хангамж нь муу байлгүй дээ. Мөрцөн хагаад. Хөөе гана буруу одоод байна штэ. Бид хоёрт хилээд ах чи. Найз нь одоо бас нэг цэрэг мэрэгт яваад ирсэн хүн байна. Та хоёрт ингээд бодиттой юм яриад штэ. Тэнд цэрэгт ерөөсөө ингээд ямар нэгэн цэрэг сонсогч өвдсөн тохиолдолд биш штэ. Тэр эмч сувлагч нар чи бүх арга хэмжээг нь авчдаг байхгүй да тухай бүр нь. Ерөөсөө тэнд өвчнөдөө удаан тэгээд яваад байна гэсэн ойлголт байхгүй заяа. Бити буруу. Бити санаа зөв яв юм заяа. Чин бас юм байна. Аавны юм лээ. Эксплортер. Төрөгч хангамж гэсэн юм байна. За тийм байдаг юм байж. Тэгээ байж л одоо бүхэл бүтэн жил үсттэй тэр чинь. Тэгээ бүхэл бүтэн жил юу тэр нэг жилийн хугацаанд чи энд одоо юу хийж амжуулж өөрийгөө яаж сурч боловсрол дээшлүүлж болох вэ? Тэнд очиод гүйж хараагаа л одоо юу хийх юм? Ямар шиг байгаа? Гана чи намайг үзэх би энэ нөгөө тэг 13 дугаар ангийг төсөөд ирсэн биз дээ. Тэнд алд баачаад. Тэнцээ би явахаас өмнө англи хэлгүй байсан заа юу. Тэгэхэд манай тэр анги дээр чи англи хэлний сургалт ордог. Тэндээс чи би англи хэлтэй болоо гарч ирлээ шүү дээ. Ойлгож байна уу? Хэлний мэдгэдэггүйнтэй мэдлэг боловсралтай болоо гарч ирж байна. Юу яриа. Тэр нь ч тийм байдгийн байж. Тэгээд энэ чинь баг төмөр ортой. Тэр нэг амар төмөр бүрштэй орон дээр нь унтаа нуруу өвддөг болчихвол яах юм? Чото. Юу яриад байгаа юм бэ? Хишгээ гана нааш харж ил та. Энэ цэргийн албатуудын биш үү те? Энэ бүх цэргийн ангиудыг чинь бүтэн засвар хийгээд бүх тоног төхөөрөмжийг сайжруулад анги танхимд бүгдийн сайхан зас чандлаад орчин үеийн юм сайхан болцсон шүү дээ. Юу яриад тийм төмөр ор мор хөө тэр чинь бүр дээр үетэйгээ бүр өнгөрцөн. За тэр тэгдгийм байж. Тэгээд тэр зэргийнхэн чинь бас дотроо бас амар гиттэй би биний шоглоод идэг юм шүү. Манай жоо шоглуулаад ивэл яах юм бэ? Ялах юм шүү. Хөөе. Тийм юм байхгүй хоёроо. Юун тэр дэглэлт мэглэлт иркэд юм дээр юм чи ерөөсөө байхгүй болсон юм жилээд шүү дээ би. Цэргүүчээ одоо зүгээр ингээ хоорондоо зөрөгтэй сайхан нөгөө цэрэг ёсоор ингээл ёслол зөрнө шүү дээ. Тэгээ энэ цэргийн ангиучин заа юм сөнөөгч онгоц танк сүүлийн үеийн техник хэрэгслүүдээр дүүрэн болцсон. Чи бүр боддоо хараа. Цэргийн ангид явснараа чи бүр нисгэж болох боломжтой бод. Ийм гоё боломжуудыг манай залуучуудаас олж харахгүй байхгүй. Тэгэл худлаа би нэгэ яваад. За би явлаа та хоёртай өөртөө сайн бодоо шийдвэртэй хүр заа. За нисгэж үлд юм. Явах уу? За яв. Ер нь яа. Би явлаа.
За гаргаж ирье. Цэргийн амбан татагдсан очоод цэрэг шинэ дахта үгүйдээ явган маршин ард хоцорсон ядарч яваа шин цэрэг би хайрын чивэ хүлээгэр намайга уцаа цэргийн арбахаа хонгор чамда очно би хүлтэй ухтаа өрөлдөж бүтсэн хоногийн ээлжийн үргэлж ядарсан жигсах бүртээ зэмлэл сонсох чирийн нэг шийцээрэг эргчүүлдээр Монгол нутаг их орноор хамгаалъя эзэн Чингис халахын нутаг тийм бие зориулъя Нормын оноо цэвэрхэн өмсөөр Хей нойрон дундаа амаргаа Энэ хэвчэл байгаа шүү дээ тий. За илүү хийх үзэх хүсвэл TV Dot-ийн YouTube channel-ыг subscribe дараарай. Танд баярлалаа.